Танд бацхан уу? 11-р хичээл гэр бүлийн мөчлөгийг Христээр таслах. Зөрчилдөөн болон санхүүгийн хүндрэлтэй өсгөн байнгын зөрчилдөөн буюу эцэгхийн хэрүүл маргаан хүүхдийн сэтгэл зүйд болоод цаан чанарт нь шууд нөлөөлж идэг. Мөн санхүүгийн мөнгөний хүндрэл нь эцэг эхчүүдийг зөвхөн стресс оруулаад зогсохгүй энэ хүүхдэд сөргөөр нөлөөлж идэг байгаа. Мөн тодорхойгүй ирээдүй буюу ийм орчин өссөн хүүхэд нь насанд хүрээд ч мөн адил энэхүү хүчлэгийг давтах эрсдэлтэй байдаг. Үүнээс гадна олон зүйлсүүд орох боломжтой. Жишээлбэл архины хамааралтай ч юм уу тийм эсвэл амьдралын тэр хэцүү нөхцөл байдалд амьдарч байгаа тэр хүмүүс эдгээр зүйл нь өсөж байгаа тэрхүү орчин нь хүүхдэд ирээдүйд нь энэхүү байдлыг давтах эрсдлийг бүрдүүлж идэг. Стресс эрхэм үед дамждаг вэ? Санхүүгийн дарамт нь хүүхдэд бол шууд бус эцгийн сэтгэлийн байдал, гэр бүлийн харилцааны дундуур нь нөлөөлтийг судалгаанууд харуулсан байдаг. Санхүүгийн бэрхшээл, эцгийн стресс, гэр бүлийн зөрчил нь хүүхдийн төгшөөр, зан үйлийн асуудалтай болгох магадлал өндөр байдаг. За тэгвэл хүүхд хүмүүжүүлэх тал дээр явах ёстой замаар нь хүүхдийг сурах. Тэрээр үтгэлсэн ч түүнийг орхихгүй. Мөн дээр хүмүүжүүлэх бол нэг удаагийн үйл явдал биш, харин урт хугацааны тогтмол чиглүүлэг байна. Эцэг эх өөрийн зөрчил дарамтаа хүүхдэд шилжүүлэхийн оронд Бурхны замаар зааж чиглүүлэх ёстой байдаг. Мөн өнөөдөр суулгасан үндсэн нь маргаашийн мөчлөгийг тодорхойлж өгдөг байх нэ. Эмтэрсэн зүрхийг эдгэх. Над дээр эзэн Бурхны сүнс байна. Очин зовхостод сайн мэдээ хүргэж, шансан зүрхтэйг мэдхийн олзлохстод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд намайг эзэн тосолсон юм аа. Намайг тэр илгээсэн юм. Эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг ангааж, шарахыг нь боож байна. Эзэн эмтэрсэн зүрхнүүдэд ойрхон байхагаад сүнсээрээ гэмшигчнийг аварцгаа гэж бичээсээр бичсэн. Үнээр ямар ч амьдралын нөхцөл байдалд байсан бай бид нар өөрсдөө болоод өөрсдийн үр хүүхдийг зүрх сэтгэлийг эдгээх нь тэдгээрийг Бурхны өмнө авчирч илчилж эдгээх нь чухал байгаа. Мөн эмтэрсэн зүрхийг сэргээх. Дараа нь та нарын эсрэг миний илгээсэн агуу их цэрэг буюу зарцаа, дэвхрэг, төөлөр хорхой, авгалдайны цөлмсөн он жилүүдийг би танарт нөхөн төлнө. Тэгвэл цөлмсөн он жилүүд гэж юу гэлж байгаа гэвэл алдагдсан хүүхэд насны тэр жаргал, эвдэрсэн харилцаа, хоцорсон тэр боломжуудыг илэрхийлдэг. Тэгвэл Бурхан алдагдсныг зүгээр нөхдөггүй, харин ариун дүүрнээр байдлаар сэргээдэг. Христ дотор шинэ амьдрал мөн чөлөөлөгдөх. Энэ нь бидний хувьд өнгөрсөнд болж байгаа тэр зүйлсүүдээс эдгэрэж чөлөөлөгдөж бас оюун санааны шинчиллээр бид нар шин болох, Христээр шинжлэгдэх, чөлөөлөгдөд ирээдүйдээ яг энэ мөчлөгийг авч орохгүй байх нь өөрөө чухал байгаа. За тэгвэл тиймээс хэн нэгэн нь Христ дотор байвал тэрээр шин бүтээл мөн харахтун хуучны нь өнгөрч шин болсон байна. Иймээс та нарыг чөлөөлвөл та нар үнэхээр эрх чөлөөтэй болно. Хуучин гэр бүлийн загвар болоод тэр хуучин гэр бүлийн загвар гэдэг нь яг тэр өнгөрсөн зүйлсийг хэлж байгаа. Аригталд байна уу, санхүүгийн асуудал байна уу, эсвэл янз бүрийн байдлаар зөрчилтэй гэр бүл байна уу? Яг өнгөрсөн байгаа тэдгээр зүйлсүүд нь шарах болоод тэрхүү үлдсэн зуршлуудыг Христ дотор шинжилж эхэлдэг. Тэгээд өнгөрсөн нь ирээдүг тодорхойлдоггүй. За тэгвэл та бүхэн өнөөдөр миний гэр бүл өвгдөгцөөс дамжин ирсэн, гэр бүлээс дамжиж ирсэн тэрхүү хүчлэг давтагдаж байна уу? Мөн үүнийг өнөөдөр Христэд хэрхэн авчрах вэ талаар бодож үзээсэй гэж хүсэж байна. Баярлалаа.